Сайн бацгаана уу? Тэнгэр татгал болон сонгодоо эмнэлгийн хамтран бүтээдэг эрүүл мэндийн подкаст эхэлж байна. Өнөөдрийн манай дугаарт үе мөчтийн мэслэмч Тэмүүлгийн эмч маань оролцож байна. Сонгодоо эмнэлгээс. За. Сайн байна уу? Тэмүүлгийн эмч маань хамгийн гол өдөр тутам хийдэг ажил нь өвдөгний үе солих мэсэл хийдгээ. Тэгэхээр монголчууд маань ер нь за миний мэдхээр 60-аас дээш наснда баг бүгдээрээ ч яг айгүй их олон тохиолдолд үеэ солиулж байна. Өвдөгний үеэ солиулж байна. Тэгэхээр энэний одоо гол шалтгаан таны бодлоор яг юу гэж бодож байна? Яаж урьсан зэрэглэх вэ? Гол шалтгаан нь ер нь монголчууд нийтлэг жилэнгийн илүүдэл их байгаа. Хоёрдугаар эрт үеийн эмчилгээ одоо хөнгөн зэргийн гэмтэлч гэдэг юм өрөвсөл ч юм уу тэрийг дарчих боломж байсаар байтал хийхгүй байсаар байгаа өвчнүүд амжруулчих. Тэр дээл гол юм. За дээр нь цаг агаарын нөхцөл байна. Нөгөө хүйтэн альтраа агуулга ихтэй. За бас нэг онцлог гэвэл яг нөгөө адуу малтай харьцдаг. Тэн дээрээс унах, бэртэх эрсдэл бий. Тэр гэмтэл юмнууданд амжирсаар байгаа тухайн үений илэгдэлт өөрчлөлтөнд одоо эргэшүүгээр оруулцдаг гэсэн үг. Тэр нөхцлүүд нь одоо бусад орнуудтай харьцуулбал харьцангуй шүү дээ. Үе солих магадлал. Тийм ээ. Тэгэхээр за энгийн илүүдлийг бол ойлголоо. Хамгийн анхаарал татсан зүйл болохоор эрт үеийн онцлогонд ордгоо хүндрүүлчээ жаргацсан хойно эрд юм ба шүү дээ. Солихоос өөр аргагүй болчихо. Тэгэхээр ямар шинж тэмдэг илрээд эхлэхээр ер нь эмчид очиж үзүүлэх хэрэгтэй вэ? Энд чи одоо гинт нэг өдөр ингээд мэсэлсэлд ортлоо муудахгүй. Ер нь хэдэн жил явж иж ингэж мууддаг юм би хүний өвдөг. Ер нь яг тухайн үеин дээр байршмал үүдсээ өөр гараад ирсэн үед ч юм уу үзүүлсэн л дээр л дээ. Ер нь үеэр хатгаад эхэллээ ч гэдэг юм уу те. Нэг сэнгинээч байт юм уу те. Эвгүй санагдаад байвал те. Тэр нь удаан хугацаанд өнгөрсөд байвал ирж үзүүл зүйлгээ аваад явсан дээр. Үзүүлдэг юм гэхэд ядаж ингээ асах хэрэгтэй. Нийтлэг одоо манай 60-аас дээш насныхан бол бараг 10 хүний 9 жингийн илүүдэлтэй явж байгаа тий. Жингийн илүүл хамгийн гол нөхцөл болж байна тий. Тэгээд нөгөө хүмүүс ч өсрөөд ирэхээр өвдөгс хийгээд эхэллээ гэдэг ингээл нэг шар тусаад өрхөл өвдгөө илээд наран дэгээд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр яг тэгэж эхлэн гутаал ер нь эмчид очиж үзүүлэх юм бол эрт үеийн хаалганаас наагур арга хэмжээний. Гүр тэрнээс эрт байвал бүрэл сайн ер нь бол. Тэгэхээр ямар шинж тэмдэг авах тэрнээс саяны хэлсэн л зовирууд баг зэргийн зовирууд үйлсэн байдлаар. Гэтэ бүр 60-70 хүртэл явсан юм биш эрт үедээ арай залуудаач байт юм тий. Жинхэнэ үл эртгэн одоо уулзаад багийн хүн ч одоо нэг хүн хэлхээснээс ойлгодог гэдэг шиг тий. Яг эмчтэй харьцаад үзүүлээд юм байна. Та үнэхээр ийм нөхцөлд орцсон байх шүү. Одоо жин чи илүү байх шүү энэ гэдгээ ухамсарлчвал эрт арга хэмжээ авах нөхцөл нь өөрөө бүрдэн л дээ. Тэгэхээр та бол нэгэнт нөгөө үеэ солиулахаас өөр аргагүй болсон хүмүүс тэрийг мэсэл хийж байгаа тий. Үр дүнтэй гэдгийг бүгдээ мэдж байгаа. Ер нь бол мэсэл хийгээл маргааш нас налхаа явж байна тий. Яг процедур нь яаж явагддаг, ингээд ер нь хэр удаан хэвддэг, дараа нь дасгал хөдөлгөөн байга хийх хэрэгтэй юу? Эмнэлэгт дунджаар нэг 5 орчим хоног хэвтэн. Мэслийн үргэлжлэх хугацаа нэг 2 цаг орчим байдаг. Стандарт үе сольж байгаа үед ч гэдэг юм уу тий. Шууд маргааш нас алхаад эхэлдэг. Тийм маргааш нас. Ямар нэгэн зовиргүйгээр шууд алхаад эхэлчихдэг тий. Зовиртой. Зовиртой хэд хоног юу нөвдгөө. Гэтэ бүр нэг айхтар одоо бүр яач болохгүй зовир бол биш. Имээрээ зохицуулна. Нөгөө хөдөлгөөнөө багасгачуулаарай багч байдаг юм тий. Тэр бусад эмчилгээнийхаа одоо эмчилгээ хийснээрээ өвдөл зовирын одоо төсвөц хэмжээний гэх юм уу тийм байна. Тэгээ баггаар өвдөлт нь уус буурчдаг. Тэгээ нэг 5 хоногод нилээдгүй гайг болоод. Гэртээ гараад нэг өвдөлт намдах юм ээ. Юм уу тариагач гэдэг юм уу лагаач юм уу тодорхой хугацаанд хэрэглэх нөхцөлтэй л гарч идэг гэсэн. Өөрөө өөрийгөө хянах боломжтой. Тэгэхээр нэг солиулсан үе одоо тэдэн жилийн баталгаатай дараа нь дахиж солиулах хэрэгтэй гэсэн тийм юм байгаа юу? Дунджаар 15 жил. 15 жилийн дараа ер нь дахиж солиулах хэрэгтэй болдгоо. Хүнээсээ болж байгаа. Хүнээсээ. Тухайн хугацаанд одоо жингээ хасахгүй ч байт юм уу те. Ачаалаа тааруулах байх. Унж гэртэх. Тухайн нэг янз бүрийн өрөвсөлт өвчнөө идгээхгүй байх ч гэдэг юм уу те. Энэ олон нөхцлөөс болоо нөгөө протез нь дахин арай их хугацаанд солих нөхцөл үүсэж байгаа. Дахид солилоо гэхэд тэр одоо хүндрэлтэй юу эхний ийсэн протезоос ер нь ялгаатай байдгүй эсвэл ямар ч ялгаагүй. Хүндрэлийн хувьд дэлхийн нийтээр 7% орчим нэмэгддэг. Нэмэгдэх хувьд 7 орчим хувиар л нэмэгдэх юм дээ хүндрэл нь. Тэгэхээр бас гайгүй юм тий. Хэдэн удаа солж болно тэгээ бага нэмэгдэнэ. Томрох тусам олон удаа давтаа орох тусам нөгөө хэрэглэгдэх материал нь улам их улам одоо халдвараас сэргийлэх нөхцөлтэй ч гэдэг юм уу те мөнгөний орцтой янз бүрийн тиймэрхүү байдлаар гарч ирдэг.
төмрийн аллергитай, никлийн аллергитай хүмүүс байдаг ш. Тэн дээр тэгэхээр мөнгөний орцтой гэдээ бас материалын сонголт байдаг юм байна тий. Уг нь байдаг. Гэтэ тийм харшилтай хүн бараг байдаг одоо. Гайгүй байдаг тий. Манайхан одоо жоохон настаа болоод ирэхээрээ манай ядж хахад өвлчин алтрахаг бол хайхтай жоохон алтарч унаад сүүжнийхээ ясыг сүүжээ хугалчихъя гэсэн яриа хийх байдаг. Тэгээд одоо над дээр ч гэсэн тохиолдчихсан. Манай эмээ маань сүүжний хасыг хугалаад тэгээд сэрэхгүй байж аваад нас орж исэн л та. Тэгэхээр энэ дээр сүүжний ясаа хугалцсан тохиолдолд одоо эдхийн хүлээж өвчин настай хүмүүс олон хоног хэвцэн дээр юм уу эсвэл энэ дээр өөр ямар нэг эмчилгээний төрлөг байгаа юу? Тодорхой яг мэдслийн заалт үүсвэл тийм ээ. Үе солилцох нь илүү одоо юу гэдэг. Тухайн хүндээ амар байдаг. Тийм болохоор дэлхийд даяараа тэр дунд чүмэгний хүзүүний хугарлын тодорхой үед үе солих мэдсэл гэдэг энэ эмчилгээг санал болгодог. Тэгээ хийвэл бусад эмчилгээтэй харьцуулах бол маш их үнэтэй байдаг. Боловсон сэргдэг тийм. Яг л үе солиод маргааш насны явдаг л тэр нөхцөл нь бүртэн. Хэрвээ бусдаар одоо бэхлэгч гэдэг юм уу өөрөөр нь бороолохын хүлээн гэвэл багадаа 2 сар гэвтэх нөхцөлтэй. Тэр хугацаанд тухайн нөгөө настай хүний бие организмд эргэшгүй өөрчлөлт нь уламжлалт амжираад одоо бүр могоор яривал амь насанд ч гэсэн төлөөтэй байх нь шүү дээ. Тэгэхээр бүх оронд л одоо үе солих мэдслийг тодорхой үед нь хийдэг. Тэр сүүжний яс хугана гэдэг нь дунд чүмүний одоо хүзүү хугарч байгаа. Тийм ихэнхдээ хүзүүг хэлж байгаа юм шүү дээ. Өөрөө нэг унаач байт юм уу, эвгүй хөдлөж байт юм хугардаг. Настан сууд туурдаг тэр нийтлэг тохиолдол тэр. Тэгэхээр энийг бол мэдслийн аргаар хурдан хугацаанд нэгддэг. Тийм, тэгвэл хурдан сэргийгдэг гэсэн үг байхгүй. Тийм ээ. За манайхан бас уул руу алхааж бууж явахдаа өвдгөө гэмтэжлээ гэсэн тохиолдол аяг их байдаг. Тэгэхээр ер нь бол өвдөг юм уруу газар явхад илүү их гэмтэх магадaltaй гэдэг юм уу? Энэс одоо яаж урьсан сэргийлэх вэ? Тийм гэмтэлтэй холбоотой өвдөгний үнийн мэдслүүд юу нэг хэрэг олон тохиолдолд хийгддэг юм Монголд. Ер нь хийгдэх нэг гэмтлэлээр нь мэдслийн шилтгааны нэлийн дээгүр зэрэгт ортог дээрээс 2 3 баг. Тэгэхээр одоо сэргийлэхийн тулд нөгөө зохиох тусгай одоо нөгөө янз бүрийн дуулаар авирах гэж байгаа уулч гэдэг юм уу те. Эсвэл бол тэр контактны спорт дотор гिचэлэх гэж байгаа бол тэр хамгаалалт хэрэгслүүдээ маш сайн хэрэглэх хэрэгтэй. Хоёрдугаарт өөрийнхөө одоо нөгөө чадалтаа тааруулсан тэр дасгал хөдөлгөөнч байд юм уу те. Тэр уулын авиралтынхаа хэмжээг ч юм уу те. Өндрийг ч юм уу тааруулж явах хэрэгтэй. Хит өндөр нэг өдөр гинт гараад өндөр уул руу авирчаал тэгэл дараа нөгөө үеийн өвдөх магадлал нь өндөр болоо явчихдаг байхгүй. Тэр чинь огцом ачаал хүч болохоор бие организмд өөрт нь тийм дасах нөхцөл байхгүй. За тэгээд нөгөө эргэн тойрны булчин шүрмэс холбоосын тэр нөгөө ачаал даах чадвар муу энэ төр гэдэг их олон нөхцлөөсөө болоод гэмтэх ч юм уу эсвэл бол өвдөлт зөөрөөр илэрх магадлалтай. Тэгэхээр хамгаалах хэрэгтэй багаагаар тасах хэрэгтэй гэсэн үг. Тасгаж ийж тэр ачааллуудаа зохих ачааллуудаа авч явахгүй бол гэмтэх магадлал өндрөөл гэсэн үг. Тэгэхээр эргэн тойрныхаа булчин чангалдаг ч юм уу дасгал хөдөлгөөнөөр хийж агаад багаас нь эхлэнэ л гэсэн үг. Ер нь бол багаас нь багаагаар эхлээд тэгээд тааруулна гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр манайхны дунд бас нэг тийм яриа байдаг шүү дээ. Өвдгөнд яс ургачаад ингээд хатгаад явж чадхаа ачлаач гэдэг юм уу тий. Тэрний өвдгөнд нь яс ургацсан гэнэлээ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр өвдгөнд яс ургана гэж юу байд юм уу? Ямар тохиолдлыг юу өвдгөнд яс ургана гэж яриад байгаа юм бэ? Зүгээр яс ургана гэж яриад байгаа нь ер нь нийтлэг юу нь болохоор ясны хэлбэр алдагдахыг хэлээд байгаа. Тэг ясны хэлбэр алдагдах нөхцөл нь бол яадаг вэ гэхээр ер нь бол нас их тусам үе хоорондоо илэгдээд тэг хэлбэр нь өөрчлөгддөг. Хэлбэр өөрчлөгдсөн нь одоо зөвхөн өвдөг дээр ихэд бол өвдөг өний үеэрээ майг болох ч юм уу те. За нуруу бол бүгтийчдэг ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар шинжээр илэрдэг байхгүй. Тэгэхээр тэрийг бол яс ургасан гэж яриад байгаа. Тэгэхээр зүгээр яг Монгол нэршлэрээ ч гэдэг Монгол ухаанаар ойлгвол энэ өөрөө зоргоц маяг юм байхгүй. Илэгдлээсээ болоод зоргоц үүсэж байгаа. Тэрнээс биш хавдар шиг тийм яс ургаж байгаа бол биш. Яс ургана тийм юм шүү дээ. Эсвэргээрээ ясыг хайлуулах гэд юм уугаад байгаа. Харин тийм яг үнэ яс ургацсан гинлээгээд одоо тэгэл за ийм уу чи өөхтийн шээсээ тавихаар наад чинь хайлчдгийг гинлээ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр хэрвээ ясыг хайлуулах хэмжээний түвшний тийм чадвартай юм уул ходоод лоолоо энэ чинь бүгдийн түлнэ. Хоёрдугаар тийм ухаантай юм бараг байхгүй. Зөвхөн тэр өөрчлөлттэй хэсэг дээр очиод тэр ясыг хайлуулна гэвэл байхгүй. Хайлуулвал бүх ясыг хайлуулна. Тэгэхээр энэ өөрөө нийтлэг жоохон буруу ойлголт болоод сүүлдээ нөгөө эмнэлгийн мэрэгчлүүд нь хүртэл
ясургацсан байж тээ гэд хэлээд бүр ингээд одоо буруу яриа буруу ойлгоо сурцсан зөв ойлгоо сурцж гэх юм ийм болж байгаа тий. Тэгэхээр бол тэр үений одоо өөрчлөлт явагдсныг л буруугаар ойлгож тайлбарлаад бүр тэрэн дээрээ тэгээд яс ургасан гэж ясаалвал одоо ургасан ясыг хайлуулдаг юм гэж уугаад буруу имчилгээ хийгээд байгаа юм шүү дээ. Тэр ер нь бол өвдөн дээр чинь ч юм уу үе мөчтөн дээр ч ямар нэг асуудал гарах юм бол эмчтэй очиж үзүүлээд зөв онцлогоо тавиулах нь хамгийн чухал тий. Ер нь Монгол үгч өөрөө цаанаасаа тийм юутай шүү дээ. Одоо цаанаа агуулга нь хадгалагдчихэдэг гэх юм уу? Одоо жишээ нь өвөө гэдэг үг бол өв үг гэдэг нэртэй ч байт юм уу тий. Өв үгийг дамжуулдаг ч гэдэг юм уу? Эмээ гэх юм бол ивэж идэх ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү ардаа дандаа утгатай байдаг. Тэр бид нэр тэр утгаасаа даалсарж байгаа юм л нэг шинж. Тэгэхээр нөгөө үгөө ойлгохгүй болохоор буруу имчилгээ хийх магадлал байна шүү дээ. Тийм ээ тий. Тийм ясаа хайлуулна гэдэг юм уу яваад байна шүү дээ. Тэгэхээр ясаар уцсан энэлээ гэдэг тийм ээ. Тэгээ буруу болно гэсэн. Тийм ээ. За тэгвэл хүмүүсийн донд бас нэг юм яриа байдаг. Ангийн үе мөчөндөө орцсон гинлээ. Тэгээд ингээ үе мөчний ангиндаг болцсон гэдэг. Тэгэхээр одоо үед бас энэ байгаа юу? Манай шиг хүүтэн улсад юу хэрэг тохиолдож байна. Энэс яаж сэргийлэх вэ? Яг энэ өвчин бол байгаа. Ягаад гэвэл нөгөө амны хүндийн эрүүл мэндийн асуудал одоо нэлээд муу болсон гэх юм уу? Нөгөө хоолуудад холбоотой. За тэгээд тэрнтэй холбоотой нөгөө ням байгаа шүү дээ, ням. Тэгээд нянгаас шалтгаалсан хоолой өвдөлт гэдэг юм гарч ирж байгаа. Энэ өвчнийг үүсгэдэг одоо нянгууд нь олон янз байдаг. Тэрэн дээр нэг онцгой одоо дамжирсан байдлаар үеийг холбогч идэг гэмтээдэг ням байдаг. Энэ нянгаар үнэхээр үүсгэсэн байгаад тэрнээсээ шалтгаалаад тухайн холбогч эдийг үеийг өрөвсүүлэх нөхцөл байвал удаан хугацаанд үргэлжлээд байх юм бол тэр пенсилин G гэдэг антибиотикийг бол хэрэглэх заалтууд дэлхийн нийтээр л хийж байгаа. Тэгэхээр одоо ч гэсэн пенсилин G бол хийх юм байна те маш өвддөг тариа гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэгвэл тэр бол сайн нөлөөтэй тэр тухайн үүсгэсэн бактерийг бол устгаж чад. Тий өрмөцөө тэр нянгийн одоо нөгөө өвчин үүсгэх чадварыг дарангуулдаг ч гэдэг юм тий. Тийм үйлчлэгээтэй. Антибиотик. Тийм ээ. За тэгвэл бас нэг ийм яриа байгаа. Магадгүй бэлгийн замын халдвар төвчнийг буруу юм уу дутуу эмчснээс болоод бас үе мөчний өрсөлд үүсдэгэ гэсэн яриа байдаг. Тэгэхээр энэ үнэн үү бас иймэрхүү тохиолдол байж болох уу? Байж болно. Ихэнхдээ ер нь зүгээр бэлгийн замын өвчнөд холбоотой хурц өрөвсөл байдлаар бас илэрх нь өндөр байдаг. Зарим нэгэн тохиолдолд мэслийн яралтай эмчилгээг ч хийдэг. Үе мөч нь одоо өрөвсөд үү? Тийм. За. Бүр эсрэгээр ярих юм бол хархагаар үеийг өрөвсүүлээд байх нөхцөлч бас байгаа. Яг төрөний гүйсэн болчихсон өрөвслээс шалтгаалсан одоо нөгөө үений өрөвсөл гэж гарч ийн шүү дээ. Тэрнтэй адилхан. Тухайн үеийг үеинүүдийг гэмтээгээд яваад байдаг. Онцлогоо хийхээр бас илэрх магадлал их хэцүү. Тийм. Нэг бэлгийн замын халдвар авсан улсууд дээр эрэг гэж гараад байдаг шинжилгээнд дээр. Тэгэхээр цаагаараа бас нөгөө дархлаатай холбоотой ч гэдэг юм ийм шинж ус яваадах магадлал өндөр байдаг. Тэгэхээр тэр өршөлт өвчнүүдээр өвчин тохиолдол бүрэн эмчилгээ хийх нь аягүй чухал байгаа тийм. Дутуу орох юм бол үе рүүгээ ороод өрсөлдөх хэмжээний дараа нь мэсэлд орох хэмжээний өрсөлд өсөх боломжтой юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бас хүм болгон мэдтгүү. Өвдөгний үе солиулах мэслийн талаар ярихад магадгүй ингээ өвдгөнд нь одоо титан ч юм уу тэгээ төмөрөн ингээд үе хийчихэж байгаа учраас солиод хийчихэж байгаа учраас өвөл болохоор дараад идэв гинэ гэдэг яриа бас аюух байдаг. Тэгэхээр энэ үнэн үү үнэхээр ингээд өвдгөнийхөө үеийг одоо солиулчихсан хүмүүс дараад өвөл болохоор дараад ер нь хүүтэнд байж болохгүй байд юм уу? Тийм зарлт байгаа юу? Гүг эсрэгээр халуун орхихол шинж илэрдэг юм. Ер нь бол эхний 1-2 жилдээ бол бүр илүү онцгой өвдөг халуун оргиод идэв юм тийм. Ачаал авахаар халуун оргидог. Тиймэрхүү байдлаар илэрдэг. Даарч болохгүй энэ төр гэсэн бол шууд заалт бол байхгүй л тийм. Зүгээр ер нь дараад дархлаанд одоо нэг доголдвол мэдээж бие организм сөргөөр нөлөөлнө л гэсэн. Тэгэхээр тухайн нөгөө хүүтэндээ тасцсан байвал ч гэдэг юм уу тийм. Тэгэх юм бол өвчин үүсэхгүй тасаагүй байжгаад гинт даарчвал ямар нэг өвчин болох магадлал өндөр л гэсэн. Түүнээс өвөл хүүтэн одоо биеийн дотор төмөр байгаа учраас хэрэн буцаагаад нөгөө нэг дааруулад ийн гэсэн ойлголт байхгүй юм. За. Энэс өөр одоо өвдөгний мэсэлтэй холбоотой тийм цуурхал ярианууд ямар ярианууд гэдэг вэ? Та тэр нь ингээд хариултууд өгөхөөр хүмүүсийн одоо амьд амтсан саяны шиг ярианууд. Яг дахин мэсэлж хийж болдгоо гинлээ. За залуу хүнд хийж болохгүй.
бусдаа хүнд хийдгүү гэх мэт юунууд яриад байдаг. Сахартай хүнд хийдгүү ч гэдэг юм уу те. Бүгдэнд нь л хийж болно. Тухайн үеийн үйл ажиллагаа эргэшгүйгээр өөрчлөлтөнд ороод бусад эмчилгээнд үр дүнгүй байх юм бол дэлхийн нийтээрээ үе солих мэс засал хийж байгаа. Ямар мэслийг протезийг яаж суулгах уу гэдэг нь тухайн одоо хүн хүндээ таарсан байж болно. Жишээ нь хүүхдэд гэх юм бол одоо сунгаж болдог протез суудаг. Протезээ суулгалаа. Нөгөө хүүхдийн хөл нь өссөн шүү дээ тийм. Өсвөл хэсэг хугацааны дараа сунгацдаг. Сунгах тийм боломжтой протез ч гэдэг тийм. Монгол байгаа юу тэр? Монголд мерсэрл орж ир, захиалгаар орж ирдэг. Хэцүү. Тийм. Тухайн хүндээ тааруулж ирдэг болохоор өсөлт юмд нь тааруулж орж ирдэг. Гэх мэт ялгаатай. Тийм ээ. За нэгэнт үе мөчтийн мэслийн эмчтэй уулзж байгаа учраас бас нэг сонирхолтой асуулт асууя. Хүмүүс ингээд гараа ингэж аюулт ургадаг хүмүүс байдаг гэл те. Ингээд ургаад ахаар үенүүд нь одоо томроод муудчдیں۔ Юм лээ. Дараа нь ингээд жоохон мдэггүй болдог ч юм уу те. Тийм яриануд байдаг. Энэ үнэн үү? Ер нь хэр ингээд ургаад ах ч ер нь тийм муу юм уу? Эсвэл ямар ч асуудалгүй ургаад яваад иж болох юм уу? Тэгэхээр ер нь бол нөгөө өөрөө одоо аливаа ямын тунгийн тааруулаад хийвэл асуудал болохгүй л гэсэн үг. Тийм. Өдөрт 1-2 дуу. Эсрэгээр энэ ч одоо нөгөө блок криотерапи гэдэг тэр блок гаргадаг эмчилгээнүүд чинь тодорхой үр дүнтэй байгаа эмчилгээний нэг хэлбэр явж байгаа тийм. Тэр журмаарч гэдэг юм уу ингээ хийгээд явахд бол нэг айхтар гаж л байхгүй. Тэр үе мөй томрно гэсэн асуудал гайгүй мэн тий. Харин зүгээр хуруу тулчлаа гэд тулцсан юмыг гаргана гэд хамаагүй угзар татаад нэмж гэмтэх магадлал өндөр. Тийм. Хуруу тулцсан үед хүмүүс ер нь ихвчлэн бие нэрээ татуулдаг. За эсвэл бариач дээр очдог. Тэгэхээр энэ тохиолдолд мэслийн эмч дээр очих хэрэгтэй мó ер нь яах хэрэгтэй юм бэ? Яг мэрэгжлийн хүн дээр л очсон дээр. Тулгцсан гэдэг чинь одоо ингээл ойртуулаад одоо хэлбэр нөхцөгдсөн гэж ойлгоод байгаа шүү дээ хавдаад. Ян төрөл ойлгож байгаа хүмүүс. Тийм одоо тулгах нь хэрэг ингээд хондоогод хавтчихдаг болохоор ингээд жоохон зайтай байх хэрэгтэй юм чинь жоохон ойртцсан ч юм уу тий. Тэгчдээ юм уу? Тэгээд яг одоо тань дээр очивол ер нь цохилт авч байгаа л гэсэн үг байхгүй юу? Үндсэн ойлголт нь хоорондоо цохилт өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо за тань дээр очлохоо та бас яг ингээд хавдар мавдрыг буулгаж чаад ингээд татах юм уу? Ер нь хүмүүс нь татахаар зүгээр болчихдог шүү дээ тий. Тэгэхээр тэрний эмчилгээ юу вэ? Нөхцлөөсөө л бол. Тийм. Татах нөхцөл нь ихэнхдээ мултралч байд юм уу те. Тиймэрхүү байвал татах эмчилгээ авсарч маягтай хийж болох байхгүй. Тэрнээс ший татаад тэрийг татангууд нөгөөдгөө сунаал буцаал хэвийн байртаа орчныг бол маш хэцүү л дээ. Мултрал гэдэг бол өөр. Мултралцсан байвал татаад хэвийн байралд нь бол оруулж болох байхгүй. За. Тий. Хоорондоо ингээ контакт аваад няцарцсан ч юм уу, тасарцсан шүрмэс холбоосон гэмтэн байвал буцад татлаа гэж ямар ч нэмэргүй л байхгүй. Нэмж гэмтэх магадлалтай. Тэгэхээр ер нь бол хуруугаад болгоцсон бол татах юм бол хамгийн нэгдүгээр хөдөлгөөний л харах хэрэгтэй. Хөдөлгөөний нь хариад хүйтэнжийн тавиад үрслийн оруулна. Тэрний дараа яах вэ гэдэг шийдэн. Тэрний дараа яах. Татлаа гэдэг тэр бол хүмүүс татуулсан чинь ингээ гайгүй болчихсон. Татхаар гайгүй болд ингэж яриад байдаг. Тэр бол буруу ойлголт юм байна тий. Тэгвэл хэцүү. За тэгэхээр үе мөчтэй холбоотой сонирхолтой мэдээлэл өгсөн Тэмүүлгийн эмчтэй маш их баярлалаа. Таны цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа.